Өнөө цаг үед Монгол ютуберууд нэлээдгүй их болсон. За тэгвэл энэхүү ютуберууд яг үнэн учиртай хэрэг мөнгө олдог юм болоо гэж бид бүхэн бүгдээрээ боддог. Би өөрөө YouTube дээр үзэлт авч эхлэегүй байхдаа та бүхэндээ адил сониучрахын бодсоор л ирсэн. Бас энэ том маргаант сэдв дээр олон ютуберууд нээлттэйгээр орлогоо харуулж мөн тус бүр бүтэн бичлэг болгон оруулцгааж байсан. Жишээлбэл Золбоо ТV, Түшиг, Ruby's Channel, Бүрий University гэх мэтчлэн алдартай томоохон ютуберууд нээлттэйгээр ярьсан байдаг. За тэгвэл хүмүүс Ruby-гийн энэ бичлэг бас шинээр бичлэг оруулж эхэлсэн энэхүү залуугийн бичлэгнээс болоод маш буруу ойлголтыг авч эхэлсэн. Яг Монгол ютуберуудын үнэн цалин бол энэс хэд дахин бага байдаг бөгөөд зарим тохиолдолд дундаж хүний цалингийн доод түвшнөөс ч бага байх боломжтой. Энэхүү бичлэг дээрээ би 3 том асуултанд хариулт өгөх болно. Хэрхэн YouTube-ээс мөнгө олох боломжтой? Монгол ютуберуудын жинхэнэ цалин, Монголд YouTube хийж амьдрах боломж бололцоо. Намайг Зинон гэдэг би YouTube дээр янз бүрийн бичлэг хийх дуртай жирийн нэгэн залуу байна. Тэгээ 100,000 subscriber хүрэхэд нэлээд ойрхон байгаа болохоор лайк болоо subscribe дараад өгөөрэй. Хэрхэн YouTube-ээс мөнгө олох боломжтой вэ? Яг үннийг хэлэхэд миний хувийн харах өнцгөөс Монголд YouTube эхлүүлж их хэмжээний үзэлт авах үнэхээр амархан. Үүнд хоёр том шалтгаан бий. Тэр нь болохоор гадаад буюу олон улс руу чиглэж чадах чадамж, тэгээд дийлэнх үзэгчдийн сонирхол бас чанарын шалгуур. Монгол YouTube үзэгчдийн 70-80% бол залуу үзэгчд буюу бага балчир өсвөр насны хүүхэд болон залуу наснд хүрэхчд байдаг. Ахмад настан болон дунд наснангууд маань Монголын нөхцөл байдалд Facebook руу илүү чиглэх нь нийтлэг. Тиймээс Монголын YouTube гейминг салбар болон хүүхдийн сонирхолд нийцүүц контент гаргах нь их үзэлт авахд нөлөөлдөг. Би өөрөө 2020 онд Scandiz гэдэг нэртэй Minecraft гейминг чиглэлээр чиглэсэн YouTube нээж байсан бөгөөд 32 тоглоом тоглосон бичлэг оруулаад нийтдээ 3.8 сая үзэлт 28900 subscriber-ыг цуглуулж байсан туршлагатай бөгөөд үүнээсээ хуваалцад залуучууд руу чиглэсэн контент хийх нь Монголын YouTube-ийн салбарт цөөлж гарч ирэхэд тань хамгийн том тулгуур байх болно. Дараагийнх нь бол мэдээж контент буюу видео бичлэгний чанартай өндөр түвшний гадаад ютуберүүдтэй дүүцэх монгол ютубер бол маш ховор байдаг. Mr Beast, Corridor Crew, Dude Perfect хэмээх томоохон ютуберүүдтэй Монголд бол дүүцэх контент бүтээгч бол өнөөдрийн байдлаар байхгүй. Яагаад гэвэл энэхүү хүмүүс шиг production хамт олон болоод тэлэх боломж тэр болон гарч ирдэггүй бөгөөд наад захын хөрөнгө оруулалт хэрэгтэй бас орлого олоход бэрх. Хамгийн ойролцоо бөгөөд дөхөх боломжтой контент бүтээгч нар гэвэл Mesmerism, Favaway, Midku Agency байна. Хэдий өдөр бүр сайжирж өсөж дэвшиж байгаач гадаадын салбарт эргэлдэж байгаа шиг мөнгөн дүн эргэлдэх боломжгүй учраас өнөөдрийн байдлаар гадаадын production хамт олон гүйцэх нь бараг л боломжгүй. Эргэлдэж байгаа мөнгөний хажуугаар чанаргүй муу бичлэг их байдаг бөгөөд үзэгчдийн тавьж буй шаардлага стандарт нь жижиг болохоор их үзэлт бас олон нийтэд хүрэх нь бусад зах зээлийг бодвол хялбар. Би өөрийгөө үнэхээр сайн контент хийдэг гэж хэлэхгүй. Би угаасаа нэлээд муу хийдэг. Тэгээд над чиг муу хийдэг хүн ийм олон үзэлт, ийм олон subscriber авж ийна гэдэг нь өөрөө хялбар гэдгийг батлаад өгч байгаа. Тэгээд би Монголд болохоор 60,000 subscriber хүрч чадсан мөртлөө гадаад руу чиглэлээд англи дээр бичлэгээ хийх юм бол 60,000 subscriber хангалттай хүрч чадахгүй гэдгийг мэдчихэв. Хэрвээ намайг эсэргүүцэж байгаа хүмүүс байх юм бол гадаадаар контент хийгээд үзээрэй. Монголын зах зээлийг бодвол нэлээд том үзэгчд, нэлээд шаардлага өндөртэй хүмүүс байгаа болохоор угаасаа үнэхээр хэцүү. За олонд хүрч үзэлт буюу views олж авснаар хэдүүлээ 4,000 watch hours буюу 4,000 үзэлтийн цагт хүрэх ёстой. Үүний дараа 1000 хүн таны суугаад захиалж subscribe дарснаар monetization тохиргоо хасааж өөрийн банкны данс эсвэл оршин сууж байгаа газараа чек авч мөнгө олох тус боломжуудтай. Дахин анхааруулж тодруулж хэлье 4,000 цагийн үзэлт бас 1000 subscriber хүрсэн байж ич мөнгө олж эхэлнэ. Тэрнээс өмнө дансаа холбох мөнгө олж эхлэх гэсэн ойлголт ерөөсөө байхгүй. Monetization тохиргоо нээсний дараа шууд мөнгө орж ирэхгүй бас subscriber буюу захиалагчдын тоо их байлаа гэд их мөнгө олохгүй. Зарим нэг хүмүүс 100,000 subscriberтай бол $1000 орлоготой байдаг гэж яриад идэг. Энэ нь маш буруу ойлголт юм аа. Хэдий олон subscriberтай байсан ч үзэлт авахгүй бол мөнгө олохгүй гэдээ ойлгочих болно. Монгол ютуберуудын жинхэнэ цалин. Ruby болон Matrix өргөө хэмээх хоёр ютубер маань Монгол ютуберуудын орлогыг Social Blade хэмээх вебсайтаар дамжуулж тооцоолол хийсэн байдаг. Social Blade хэмээх вебсайт нь болохоор сошиал медиа хаягууд дээр дүн шинжилгээ хийгээд YouTube, Twitch, Instagram гэх мэтчлэн платформуд дээр өсөлт уналт дүн анализыг нь хийж өгдөг вебсайт ч бүх ютуберуудыг нэгэн жигд нэгэн дунджаар харуулдаг болохоор Монголын ютуберуудыг буруу харуулах нь элбэг. Тийм болохоор Ruby болон Matrix өргөө хэмээх энэ хоёр ютуберийн бичлэг нь 100% бодиттой үнэн биш юм аа. YouTube-ээс мөнгө олоход бид RPM, CPM гэдэг хоёр зүйлийг мэдэх шаардлагатай. RPM бол 1000 үзэлт тутам хэдэн төгрөг олох тооцоолол.
CPM бол мянган хандлт тутам сурчлагаа байршуулагчдын төлөх дүн тооцоолол. Америк видео бүтээгчид мянган үзэлттэй бичлэгнээс дунджаар $13 буюу 44,000 төгрөг хавцаа олдог бол Xenon буюу Монгол видео бүтээгч миний хувьд мянган үзэлт тутамд $0.7 буюу 241 төгрөг олдог. Гэхдээ RPM болгон өөр байдаг тухайн бичлэгнээс шалтгаалаад. Аним тайлбар бичлэг арай өөр орлоготой, гейминг видео өөр орлоготой, влог өөр орлоготой, ямар төрөл жанрын бичлэг хийж гинэ гэдэг чинь бас маш том зүйл юм аа. Тэгэхээр гейминг буюу тоглоом тоглож байгаа ютуберүүд нэлээд бага олдог бол gossip, хов базаа, одуудын амьдрал асуудал ярьдаг YouTube channel арай илүү олж байдаг. Эсвэл аяллаа влог мэтийн бичлэгнүүд илүү өндөр орлоготой. Үүнийг болохоор видео ниш гэдгээ. Тийм болохоор яг шинээр YouTube эхлүүлж байгаа хүмүүст зөвлөж хэлэхэд видео нишээ нэлээд зөв сонгох хэрэгтэй. Үнэхээр мөнгө орлох зорилготой бол арай өндөр орлоготой видео ниш сонгосон дээр. Тийм болохоор Монгол YouTuber-ийн цалин гейминг хийдэг, влог хийдэг, хов баздаг, анийн тайлбарладаг гэдгээрээ тус бүр ялгаатай байдаг. Миний хувьд сардаа 10-20 бичлэг тавьсны үр дүнд дунджаар $50-80 орлоготой байдаг. Би бол сар бүр $100 ерөөсөө хүргэж чаддгүй. Нэлээд жоохон орлоготой YouTuber гэж ойлгож байна. Тэгээ бүр яг дахиж тодруулж хэлэхэд бичлэг бүр өөр байдаг. Тэгээд яг ямар төрөл жанраас шалтгаалаад бас өөр байдаг болохоор ер нь Монгол ютуберүүд тийм орлоготой, тэдэн орлоготой тэгж олдог гэж ерөөсөө хэлж болохгүй. Өөрсдөөс нь сонсохгүй бол боломжгүй зүйл. За сүүлийн асуулт болох Монголд YouTube хийж амьдрах боломж бололцоо. Товчондоо бол боломжгүй. Миний хувьд өдөр бүр 30 хоногийн турш бичлэг оруулж хийж сардаа $300 олох нөхцөл бүрддэг. $300 бол 1 сая төгрөг. 30 хоног галзуу тэнэг хүн шиг бичлэг оруулаад би ердөө сарынхаа тог идэж уух ахын зүйлс зориулах мөнгө л олох боломжтой. Гэхдээ үнэндээ $300 ч би олж үзээгүй. Тийм болохоор YouTube-ийг яг амьдралаа, ажлаа болгоод явна гэдэг бол үнэхээр хэцүү зүйл юм аа. Үүний хажуугаар орлогоо нэмэхийн тулд бет, мөрөдөд тоглоом, буруу гарын сурчлагаанууд их мөнгө амлаж орж ирдэг. Үнэхээр ажлаа болгоод явах хүсэлтэй хүмүүс маань бол угаасаа авдаг. Ийм л энгийн зүйл байна. За тэгээ үнэхээр ютубер болоод контент бүтээгч болох хүсэлтэй залуус байх юм бол нэлээд сайн өөрийн хувийн personal brand-ийг хөгжүүлээд багадаа 100,000 үзэлт дундчилдаг болоод өөр олон байгууллагуудтай гэрээ хийж хамтрахгүй л ажил амьдралаа болгоод явах бол үнэхээр бэрх шүү. Бид мөнгө бага олж байгаа хамгийн том шалтгаан бол газар зүйн байршлын хувьд сурчлагаа бага гарч байгаа. Бас манай Монгол улсын хүн амаас хамаарч үзэлт нэлээд бага байдаг учраас цалин орлогод нь нөлөөлж байгаамаа. Ирээдүйд өөрчлөгдөх бүрэн боломжтой. Интернет дээр байгаа зарим нэг хүмүүсийн буруу ойлголтыг өөрчлөх бас өөрийн зүгээс мэддэг зүйлээ хуваалцах зорилгоор энэ хөө бичлэгийг хийлээ. Энэ хүртэл үзсэн бол лайк болон subscribe дараарай. Хамтран ажиллах байгууллагууд байвал ийшээ холбогдоорой. Дараагийн бичлэгээр уулзтал түр баяртай.